Одоо хөдлөх цаг болсон. Шудраг бас тогтоохын төлөө ажиллах цаг болсон. Хариуцлага тооцох цаг болсон. Зарим албан тушаалтнууд ажил төрлөө өгөө. Энэ манан гэдэг бүлгийг одоо зайлуулах цаг болсон юм байна гэдгийг би өөрийнхөө яс биеэр энэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд мэдэрлээ. Хүмүүс ярьдаг манан гэж байд юм байна гэж. Үнэн юм байна. Манан гэж үнэхээр байд юм байна. Нам дамжсан, олигархууд нэгдсэн, нийлсэн, Монголын ард түмний өмч хөрөнгөөр баяжсан, таргалсан, цадсан, үр сүлдө үр хүүхдүүд нь хүртэл Монголын төр шургалсан ийм олигарх бүлэгтэй үнийг хэлэхэд ерхий сайдын тэмцэж байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Хуулийн хүч хүрэхгүй байна, эрх мэдлийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч бол над байна. Над дайгаад ах мөрөөсөө алга. Би улсын их хурлын дараа энх хурлыг үүрэгт ажиллаа өгөөг шаардсан. Огцор гэсэн. Та бол 60 төгрөгийн хэрэгт холбогдсон хүн. Би өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлье гэж бодлоо. Тэр 60 төгрөгийн бичрэг гэдэг бол үнэн шүү. Үнэн. Тэр яриаг энх хурл хийсэн үнэн. Тэр бол эвлүүлэг биш ээ. Монголын төрийн албан тушаалыг одоо хууль бусаар зарж мөнгө ч гэсэн энэ орлогыг хийсэн үү? Хийсэн, ярьсан уу? Ярьсан. Хэрэгжүүлсэн эсхийг би сайн мэдэхгүй. Тэрийг хууль хяналттай байгууллага тогтоох байхаа гэж бодож байна. Ийм яриа болсон уу? Болсон. Энийхээ төлөө улсын их хурлын дараагийн их хурд огцох ёстой. Газрын 8-ачнаар нь дууддаг. Газрын 8 хийжсэн нь бас үнэ. Энийхээ төлөө би огцроо гэж хэлж байгаа. Би ийм спикер бол Монгол улсын төрийг удирдах ёсгүй гэж бодож байгаа. Их хурлыг. Би тэр багын найз нар олон жил улсад хамт явсан. Гэхдээ би өнөөдөр найзаа бодох уу, нөхрөө бодох уу, намын гишүүнээ гэж бодох уу, эсвэл улс орноо бодох уу гэдэг асуудал миний өмнө тулгарч байгаа. Би улсаа бодъё гэж шийдсэн. Энэ төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг би одоо албан ёсоор хэлхийг хүсэж байна. Би төрөө цэвэрлэх ёстой хүний нэг нь мөн. Дээр нь би бас намаа цэвэрлэх ёстой болжээ гэж бодож байна. Намаа цэвэрлэх ёстой. Алтан хуйг ерөнхий сайдын яриад байдаг шудраг бусын хонгол гэдэг үний юм байна. Би өөрийн биеэр энэ хонгол дотор явж гин бас. Энийг бас би өөрөө мэдэрч байна. Арьс махаараа. Тийм учраас энэ шудраг бусын хонголоос хонглыг бид нар эвдэж хэмхчих цаг болсон байна гэдгийг одоо би энэ зориуд тэмдэглэж хэлхийг хүсэж байна.